За Арслангийн асайнатын 9 дугаар сарыг харцгаая. За өнгөрсөн 8 сар болвол Арслангийн ордын улирал байсан. Харин одоо Virgo season эхэлж байна. Охины ордын улирал болвол таны 2 дугаар хаусын улирал юм а. Нар одоогоор охины орд дээр байна. Тэгэхээр одоогоор Арслангийн асайнантай хүмүүс өөрийн хувийн санхүү, мөнгө, материализм, хоол, хүнс, эд материал, мөнгөөр авч болох юу вэ? Амьдралд хэрэгтэй материалыг эд зүйлс, хоол, хүнс одоо өөрөө тэгэл өмнөртөө ус, хувцас, хунар эсвэл юу ч гэдэг ямар нэгэн байдлаар торт, дарс бүх төрлийн тийм материалыг үйл хэрэгт төвлөрсөн эсвэл мөнгө олохын тулд илүү их толгоогоо ажиллуулсан хэрхэн мөнгө олох уу, хэрхэн ажлаа яаж сайн хийх үү гэх мэтлэн асуудлууд дээр анхаарч төвлөрсөн Арслангийн асайнантын хүрээлэх орчин бүгд материализмаар бүрдсэн байна. Тим цаг уурнаж байна. 2 дугаар хаваас нь таны ойр дотны хүмүүсийг бас илтгэх боломжтой байдаг учраас ойр дотны хүмүүстэйгээ эсвэл гэр бүлтэй гэж юм уу тэр нь хинч бай. Тэд нартэй илүү цагийг зориулах хүсэлтэй төвлөрсөн үе бас байж болох юм аа. За 9 сарын 23-наас нар жинлүүрийн орд руу нүүнэ. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Арслангийн асайнантын хүмүүсийг хүрээлэх орчин 3 дугаар хавасын сэдвээр солигдно. 3 дугаар хаваас нь харилцаа холбоо, ойрын аялал, найз нөхөд эсвэл суралцах үйл хэрэг, сертификат авах үйл хэрэг, ойрын аялал, бусадтай харилцах, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх гэх мэтчлэн хуруугаараа хийдэг нарийн ширийн эсвэл хөдөлгөөнтэй тийм сэргэлэн сониуч онцлогтой хаваас юм. Өөр тохиолдолд ном уншиж судалгаа хийхийг хүссэн тийм мэдээлэлтэй харьцах, мэдээлэлээр ангад цангасан үе бас байж болно. Тэгэхээр 23-наас хойш илүү хөдөлгөөнтэй эсвэл амьдралд хэрэгтэй чадруудыг суралцах гэж хичээх юм уу, хэл сурах ч юм уу, ямар нэгэн дугууланд явдаг бол дугууландаа явах. Эсвэл 8 хийдэг бол 8-аагаа хийж маркетинг хийж хүмүүстэй харилцах. Эсвэл найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх. Эсвэл зүгээр л хий димийг гадуур тэнэх. Эсвэл ойрын аялалд гарч аялалд явах ч юм уу те. Алхахыг хүсэх, агаар салхинд гарахыг хүсэх ч юм уу. Ямар нэгэн байдлаар сониуч хөдөлгөөнтэй тийм уур амьсгал эхэлсэн 1 сар эхэлнэ. 9 сарын 11-нд нар өмнөд Занглиатай уулзсан. Тэгэхээр 7-аас 15-ны хооронд Арслангийн ордын хүмүүсийн, Арслангийн асайнанттай хүмүүсийн сэтгэл санаа жоохон доошоо даавн болж магадгүй. Ямар нэгэн зүйлийг дуусгаж, нэг тийш цэгцэлж хаагаад хаяхыг хүсэх ч юм уу те. Гэх мэтлэнгээр ямар нэгэн зүйлийг дуусгахыг хүссэн тийм эсвэл дуусж байгаа тийм үе байх боломжтой. Бүх ижил цаг хугацаанд нар бархас сад гараг болон бууд гарахийн нөлөөг авж ийн. Тэгэхээр 7-аас 18-ны өдрийн хооронд бол хүмүүстэй уулзах, бичиг цаасны ажил хийх, мэдээлэл дамжуулах, эсвэл бусдад зааж сургах ч юм уу те. Гэх мэтлэнгээр ямар нэгэн үйл хэрэгүүдийг оюуны үйл хэрэгүүдийг хийхэд ер нь таадамжтай үе бас байж болно. Саут нодын нөлөө бас онцгүй болгоод байгаа ч гэсэн бархас сад гарагийн нөлөө нь бас эрэг таатай жоохон тэнцвэржүүлээд байгаа ч юм шиг те. 9 сарын 16-нд сугар гарыг ангараг гарагтаас ихсэх тас байдаг 9-ээс 19-ны хооронд байлуулна. Одоогоор Арслангийн асайнант дээр сугар гарыг ирсэн байгаа учраас гадаад төрхөө арчлан тордох ч юм уу те, үсээ янзлах, арсаа арчлах ч юм уу гих мэтлэнгээр тийм өөрийгөө гоёход тийм эрэг таатай үр дүнд хүрэх боломжтой үе өрнөж байгаа. Эсвэл сугар гараг нь таныг илүү их ингээд мөнгө өрөх, тансаглах, эсвэл өөртөө хувьц авах гэх мэтлэнгээр эд материалтай байлгаж байгаа үе бас байж магадгүй. Ангараг гарагийн нөлөө орж ирэхээр энэ үед сормос хэлэх ч юм уу, хумсан ажиллах ч юм уу гэх мэтлэнгээр ямар нэгэн зөв хурц үзүүртэй зүйлтэй харьцах шаардлагатай гоо сайхны үйлчлэгийг авах ч юм уу те. Шивээс хэлэх ч юм уу гих мэтлэнгээр нөлөөлж ирсэн магадгүй. Эсвэл сугар гараг ангараг гараг хоёрын уулзалт учраас энэ хайр дурлалын асуудлуудыг өдөөж бас магадгүй юм байна. Тэгэхээр зарим хүмүүс гоо сайханд анхаарна, харин зарим хүмүүс хайр дурлалын асуудал дээр илүү романтик байна гэх юм уу. 9 сарын 21-нд болохоор нар санчир гарагийн нөлөөг авж ийн. Санчир гараг одоогоор буцах хөдөлгөөнд байгаа учраас энэ нь давхар санчир гараг таны 7 дугаар хаваасын үйлрэл учраас харилцаа холбооны асуудал дээр тэрсэлсэн өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдүүлж магадгүй. Эсвэл нар санчир гарагийн нөлөөг авж байгаа учраас таны бие өвдөх, та ядрах, бие чин суйлдах, хачааллах ямар нэгэн асуудлыг бэрхшээлийг давах, сорилтуудыг даван тулах шаардлагатай үе байж магадгүй. Залгуулад нар Нептуний нөлөө авж ийн. Тэгэхээр Нептун нь им уух, мансуурах, арх уух гэх мэтлэнгээр нөлөөлдөг учраас арх тамхит нь хэрэглэх, эсвэл
ийм мууж имчилгээ хийлгэх гэх мэтлэнгээр нөлөөлнө. Тэгэхээр санчир болон 70 гаргийн нөлөө хамт орж ирж байгаа учраас эрүүл мэндэд онцгой анхаараарай. Учир нь энүүд өвдөх эрсдэл маш их байгаа. 23-наас 25-ны өдрүүдэд бол Нептуний нөлөө орж ирж байгаа. 70 гаргийн нөлөө нь таныг манрааж, ядрааж эсвэл ирч хүчгүй болгох магадлалтай. Эсвэл өөр тохиолдолд энэ үед та согтууруулгундаа хэрэглэх ч юм арх тамхи юу гэдэг ямар нэг юм хэрэглэх эсвэл бодит байдлаас жоохон зүгтхийг хүсэх үе байж бас болно. За 7 дугаар хавс болох гэрлэлт, тосын харилцаа, гэрээ хэлцээр түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаа ямар байхыг харцгаая. 9 сарын 18-нд бууд гарыг санчиртай эсрэгцэн 21-нд харин нар санчир гарагтай эсрэгцэн. Таны 7 дугаар хаусыг төлөөлөгч санчир гарыг одоогоор ретроград хөдөлгөөнд байгаа. Тийм учраас 7 дугаар хаусын сэдвийн хүрээнд жоохон асуудалтай ч юм уу эсвэл харилцаа нь дараагийнхын шат руу шилжих гэж жоохон тийм сорилтонд орчихсон байгаа. Өөрчлөлт хийх гээд бүгд бэлдэж байгаа ч юм уу те. Ямар нэгэн байдлаар нөхцөл байдал тийм хэвийн 50 бол биш байгаа гэж үзэж байна. Тэр нь таны ямар нэгэн харилцаа аж болно, гэрээ хэлцээр аж болно, ямар хайр дурлалчин бас байж болно те. 16-наас 18-ны хооронд будын нөлөөнд гинтийн байдлаар ийш тийшээ явах, хөдөлгөөнтэй байдалд орох боломжтой. Эсвэл харилцаан жоохон сорилттой, хэцүү, үйл ойлголцолтой, эсвэл харилцаан баг зэргийн холдож хөндийрсэн үе, хүйтэн хөндий яваар юмсгал бүтэж бас магадгүй учраас юмыг аж мэдгүй хүмүүстэй муудалцах сэргийлээрэй гэж зөвлөж байна. Залгуулад нар санчир гарагтай эсрэгцэж байгаа болохоор 14-өөс 24-ний хооронд бас л ижил төстэй цаг хугацаанд дагаад бас л харилцаа холбоон салах, эсвэл гэрээ хэлцээр нь туслагдах, хоошлогдох, эсвэл уулзалт нь хоошлогдох ч юм уу те гих мэтлэнгээр нөлөөлөх боломжтой байна. 9 сар бол хосын харилцаанд бол тийм таатай үе юм шиг харагдахгүй шүү. 10 дугаар хаус буюу ажил мэргэжил карьерийн үр амьсгал харцгаая нийгмийн харилцаа болон. За тэгээ 9 сарын 16-нд суугар гарыг ангараг гарагтай сексуал аспект үүснэ 9-ээс 19-ний хооронд нөлөөлнө. Одоогоор суугар гарыг таны асцендентээр ирсэн байгаа учраас илүү дипломат харилцаатай, бусадтай ийлдэг, ив найрамдалтай байгаа тийм үе байгаа болов уу гэж хамгаалж байна. Дээрээс нь ангараг гараг ороод ирэхээр харилцаа холбооны хувьд жоохон өрсөлдөөнтэй ур амьсгал бүрдэх ч юм уу. Эсвэл харилцаа холбооны илүү эрчимжээд олон хүнтэй уулзах шаардлага гарна ажлын журмаар. Өөр тохиолдолд энэ үед ажлаасаа гарах ч юм хийж байгаа ажлаа дуусгах, болох үе байж магадгүй. 9 сарын 21-нд сугар гарыг буцах хөдөлгөөнд буюу Арекс хөдөлгөөнд байгаа Юранустай Тэнгэрийн ван гарагтай уулзж байна. Тэгэхээр 19-наас 22-ны хооронд ажил мэргэжил нийгмийн харилцааны хүрээнд гинтийн таамаглаагүй үйл хэрэгээр нөлөөлөх боломжтой. Энэ үед ажлаасаа гарах эсвэл хийж байгаа ажлаа гинт болох эсвэл ямар нэгэн байдлаар гинт тим ажил гарчлаа гэх жишээний бас байж болно. Тэгэхээр бас л 10 дугаар хавсын сэдвийн хүрээнд тийм таатай байгаа юм шиг надад харагдахгүй байна. Гинтийн санагдчихээн. Гэтэ амар муу бол биш. Энэ бол Юранус ч яаш нөлөөж болдөө шүү дээ. Амар гинтийн зүгээр л нэг хэвийн байжсэн зүйлийг pop гэж өөрчилждэг нөлөөтэй. 4-р хавс буюу гэр бүл, оршин суудаг газар, хамаатан садан, цусан төрөл, таны үндэс сугсаа, эсвэл таны хувийн бизнесийн хорон зай, YouTube, social media юу ч хийж болно. За тэгээд 4-р хавсын сэдв ямар байхыг харцгаая. 9 сарын 5-нд ангараг гарыг бархас сад гарагийн нөлөөг авна. Тэгэхээр 8 сарын 27-ноос 9 сарын 13-ны хооронд 4-р хавсын сэдв нь эрэг таатай өсөлт хэлэлттэй байна. Ам бүл нэмэгдэх, ам эсвэл хамаатан саатанд ч хүүхэд төрөх ч юм уу те. Эсвэл гэр бүл тэмдэглэлт үйл хэрэг тохиогоод эрэг таатай байдлаар гэр бүлийн уур амьсгал боломжийн байна. За 9 сарын 16-нд сугар гарыг ангараг гарагтай сексуал аспект үүсгэж байна. Ижил цаг хугацаанд 9 сарын 9-өөс 19-ний хооронд. 8 сарын 27-ноос 9 сарын 19 хүртэл сугар болон бархас сад гарагийн нөлөө зэрэг орж ирж байгаа учраас хамгийн эрэг таатай уур амьсгал бүрдэж байна. Цагийг зугаатай өнгөрүүлнэ гэр бүлтэйгээ эсвэл гэр бүлийн гишүүнд ингээд сайн гоё үйл хэрэг тохиох ч юм уу те. Энэ хідэ уур амьсгал good байна. 9 сарын 24-нд ангараг гараг дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр 22-оос 27-ны хооронд гэр бүлд ямар нэгэн зүйл хугацаанд дуусаад эвдрэх ч юм уу те ямар нэгэн үйл хэрэг нь ингээд дуусах, эд зүйл эвдрэх нас нь хөгшрөөд те эсвэл гэр бүлийн гишүүн гэрээсээ явах ч юм уу бүр мөс явах ч юм те тэр нь цаашаа юм бэ ямар нэгэн байдлаар 4-р хавст нэг төгсгөх уур амьсгал бүрдэж магадгүй. Энэ гэр бүлийн уур амьсгалыг жоохон онцгүй, дарамттай, хэцүү болгож магадгүй. Өөр тохиолдолд тийм учраас
гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаанд анхаарал болгоомжтой байгаарай гэж зөвлөё. Хувийн санхүү амжиргааны зардлын уур амьсгал ямар байхыг харцгаая. 9 сарын 3-нд Буд гараг Уранустай дөрвөлжин аспект үүсгэн 2-оос 4-ний хооронд гинтийн таамаглаагүй байдлаар мөнгө олох эсвэл мөнгө алдах, мөнгө их зарлах гаргах шаардлага гарч болно. Яг хөө ихэвчлэн энэ нь яг мөнгө орж ирэх боломжтой ч ихэвчлэн жоохон сөргөөр нөлөөлдөг, мөнгө илүү их зарлагдаж нөлөөлдөг. За тэгээ 9 сарын 11-ээс 12, 13-нд бол нар бууд бүгдээрээ бархав сайд гараг болон хойд занглаатай өмнөд занглаатай занглаагийн нөлөөг авч байна. Тэгэхээр энэ 7-оос 14-ний хооронд бол мөнгөний хувьд нэг мөнгөний урсгал хаагдаад тэгснээ дахиад мөнгө орж ирэх ч юм уу эсвэл ингээд мөнгө нь дуусаад тэгснээ дахиад орлого орж ирэх ч юм уу жоохон тийм яг гадаа мэддэхгүй жоохон тогтворгүй уур амьсгал бүрдэж байна. Тэгэхээр энэ үед хамаагүй мөнгө зээлэх эд зүйл худалдаж авах сэргийлээрээ худалдан авалт хийх гэж байгаа бол яг эсвэл мөнгөний асуудалтай харьцах гэж байгаа бол энэ нар бархав сайдтай уулзж байгаа аспект үүсгэж байгаа үеүүдэд тохиромжтой. Жил цаг хугацаанд 9 сарын 13-нд нарны нөлөөг авж ийн будгарыг тэгэхээр 9-с 18-ны хооронд бас л мөнгө ихээр зарлагдаж харагдаж байна. 9 сарын турш ер нь мөнгөний асуудлууд аюул их өрнөж байгаа юм байна. 9 сарын турш ер нь маш их төлбөр тооцооны уур амьсгалтай байгаа юм байна. 16-наас 18-ны хооронд бол санчир гарагтай эсрэгцэж байна. Тийм учраас энэ үед чухал худалдан авалт хийх мөнгө зарцуулахад тааламжгүй онцгүй үе байна. Эд зүйл нь алдагдах эсвэл мөнгө дутагдах, мөнгө орж ирэх орлого нь хойшлох гэх зэргээр нөлөөлнө. 18-наас 20-ны хооронд Нептуны нөлөө орж ирж байгаа учраас сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийх эсвэл эд зүйл нь гээгдэх, эвдрэх гэх зэргээс сэргийлээрэй. Сарын сүүлээр мөн адил 21-ний аспект бол санчир гарагийн нөлөөг авч ийн бас л мөнгөнд дутагдах эсвэл мөнгөө хадгалахыг хүсэх ч юм уу те. Эсвэл 9 сарын 21-нд бас Уранус нөлөө бас гарч ирсэн. Тэгснээ хадгалахыг хүсэж байгаа хэрнээ дахиад гинтийн зарлага гарч ирсэн. Тэгснээ дахиад Нептуны нөлөө орж ирэхээр чинь 23 Нептуны нөлөө орж ирэхээр бас л мөнгөнд ингээд тооцоололгүй хандаал ер нь амар хичээгээд санхүүгээ ингээд хадгалах гээд зөв зарцуулах гээд хичээсэн ч гэсэн асуудлууд их гарч ирээд мөнгийг нь авч яваад байгаа юм шиг санагдаад тах юм. Тэгэхээр ерөнхийдөө угаасаа Virgo season бол Арслангийн 2 дугаар хавуусын season. Тийм учраас энэ сар бол мөнгө санхүүдийг нэлээд их төвлөрж байгаа юм. Бас тийм юм худалдаж авах хэрэгтэй байгаа хэрнээс мөнгө хангалттай байхгүй байгаа юм шиг те. Тэгэж харагдаж байна. Эсвэл ер нь л жоохон тийм 2 дугаар хавуусын сэдвүүд нь айгу тийм асуудлуудаар их ивентүүдээр их үйл явдлаар их тийм 9 сар болж өөрнөж байгаа юм байна. За тэгээд like, subscribe дараарай. 10 дугаар сарын forecast-аар дараа дахин уулзцгаая. Баяртай. Асайнанд ордороо үзээрэй. Манай муур Лио асайнандтай шүү дээ.